Эгээл жирийн хүнээс хэтийцсэн ухаан чадвартай эгээл жирийн хүнээс давсан авга гавьяатай хүнийг агуу их хүн гэнэ. Агуу их хүн мөнч хүн. Хүн төвөр хүмүүнч чанар бий. Хүмүүнч чанарт ер нь буурай тал байдаг. Агуу хүнд гатаа зүтэй сэжиг ажиг байдаг. Агуу хүн омөрхөг бардам харгас хэрцгээ байдаг. Агуу их хүн бол мөнч мэрэгэн ухаантан тийм болохоор сая агуу үйлсийг бүтээж чадсан юм. Арван дугаар анги. Буяншилан. Энэ хүмүүсийг таних уу? Энэ бол бас 8 аймгийн хашир жанжин хөгсөө сабраг байна. Эд ордны торгон тэргүүл болдог. Харин энэ таян хаан. Ачийн. Сом. Амин газрын оноогүй юм шүү дээ. Зэвэрэ бөксөн хэн сум заалгасан юм. Бөксөн туссан сум амин газраас хол шүү дээ. Тогтсон бүр өсчихсэн байгааг харахгүй байна. Өнгөлөг нь хагарч ирж л дээ хөө. Тос. Тата тонгоо байна. Энэ юу юм бэ? Энэ бол бас 8 аймгийн бичгийн хэрдэмтэн сайд хүн. Хэд хэдэн улсын хэл хүчиг мэддэг. Хаан өчөлөг хүн тайз жамуу жахаа хамбуу учир алтан тогтоо сэнгүм нарын хүрийг олсонгүй. Зэв төвчдээ наяа нарыг зэрэг аваад араас нь нэхэж хөө гэж мэдлээ. Найз. Хаан өөр юу айлдсан бол? Ямуу хотод таарлах юм бол амьд үлдээчих гэж захирдун. Хаан. Эрото явах замгүй болсон. Мөнх тэнгэр гисгэнийц. Хаан. Хаан. Хата тонга чи наашангэр цуугаад. Би язгшүүлээ. Наагшин таян хааны эрдэнэ суудаг байна. Би суу гэсэн бол суугтун. Мэдлээ. Олжвэ. Отоноос эхлээд та нар эдмэсэн тавьж дайдахгүй боллоо. Хаан өчөлөг учир тогтоо бих тэрний хүүг бариаг байгаа шүү дээ. Тийм шүү хаан. Одоо тэднийг алдаж яасан ч болохгүй. Тэр та нарт хамаагүй хэрэг. Одоо та нар энэ өвгөн эрдэмтэн багшаас уйгар бичиг сурах хэрэгтэй байна. Багштан хурдан мөрөг. Танаа багшаа.
Та аваа. Энийг сураад ямар хэрэг байгаа юм бэ? Өгдөг гэж байна шүү. Надад өнгөө агшаа. Хаан Юу болов? Хаян хааны гүрвсүү хатныг олзулсан чинь таны баг хатан болгож өгөөч гэж гуйж говшаад байх юм. Хаян хааны хойд их гэхээр хөвшин жавгант байгаа байлгүй дээ. Маш наваад ир. Гүрвсүү хатан аваад ирээрэй. Дорд гүрвсүү би хаан эзний амрыг айлтгаж байна. Арайч хөгшин чавганц болчихоогүй юм байна. Чи тэгээд хэмсэг гүрвсүү хатан мөн үү? Дорд би гүрвсүү мөн байна. Манай монголчуудыг муухай үнэртэй гэж доромжилдог гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр яахнаар хаан эзэнт нь бөхөлдөж байдаггүй дээ. Хаян хаан бодвол ухаан дорой нэгэн байсан. Сэтгэлийн амиржуулахын тулд би хаан эзэн танаа үйлчлэх нь зүүн хэрэг болсон. Шулуухан хариулж байх шүү. Миний хувьд дахиад нэг багатантай болоход татгалзах юу байх вэ? Харин чиний ариухан хамрыг удирлах болов гэхээс айж байна. Хаан эзэн таны жинхэнэ эр хүний үнэрийг харин чамар нь өгүүлдэг болох байдаггүй. Надад сайн харж байгаарай. Мэдлээ. Яваарай. Хаасан ертөнцийн эзний нэрийг бодож намайг битгий удаан хүлээлгээрэй. Санаа зовлтгүй. Би тааламжтай хариу өгөх болно. Бэр усунг барьсан уу? Тогтоогоо зөв баруун яруу дугцсан юм. Охин нь яасан? Хаан хэний охин тэр үү? Мэдээж дайр усууны охин байж таарна шүү дээ. Аавтайгаа хамт яваа байдгүй дээ. Тэр хоёрыг алдаж болохгүй шүү. Мая тэдний хойноос явсан. Явцгаая. Өгшөрч дээ. 3 хоног яваад хамаг шахин өдөг болсон байна шүү. Замдуур хичнээн олон хүн өгснийг хараа мэдтэй. Бид баруун яваад амжиж хүрэх аваас дээдийн зол тэр байдаггүй. Бидний харьяа тэргэд ийм цөөхөн болохоор баруун яваас бидний хүлээж авах болоо да. Баруун яваас хүлээж авахгүй бол тангууд өөрийн хамт улс гээд байна шүү дээ. Айр усум ийм цаахан охинтой болохоор тэдний хувьд том бэлэг болох байдаггүй. Игүүх гэж байх шүү. Гадаа унтраагаарай. Монгол зэргүүд одоо үзчихнэ. Юугаар дээ? Монголын тэргүүд харанхуй шинээр уулаар бидэрч явахгүй. Би хайгаад байна. Үгүй. Монголчууд энэ өндөр үлч чадахгүй. Би тогтоо ходуу баруун явгийн вангаас айгаад байна. Бид нар яагаад заавал тийшээ зогтох ёстой юм бэ? Очоод Тэмүүжинд буугаад өгчээлтөө. Тэхүү аваа. 20 жилийн өмнө тогтоо хүүтэйг нь Тэмүүжний өртөө үжиг булааж авахд би бас л явуулсан. Тэгвэл та буруугүй юм байна шүү дээ. Тэмүүжин тэгж бодооч юу ийч юу. Нэрэнч тийм дээ. Хайртай хатны булаан гэдэг элэг зүрхийг өмнөхөөс өөрч юу байх вэ? Өөртөө 9 сар мэрэгдэд байснаас болоод зүч төрсөн гэсэн. Тэрнээс болж Сэнгүн Тэмүүжинтэй ураг барилгаас татгалцсан. Тэмүүжин тэрэнд нь их өшөрсөн болно. Тэрнээс болж байдал уламж дордсон юм.
Улаан чи унтчихсан уу? Үгүй. Тэмүүжний бүрдийн өшөөг мартгуулахын тулд аав охин хоёр жаахан хохирч мэдэх юм да. Тэгвэл та жаахан ч гэсэн амар тайван байх шүү. Би таны төлөө өвхөөс ч бодохгүй. Тэгэхгүй л дээ. Харин охин олгондох нь байна. Тэмүүжин 40 гарсан ирэх хүн. Аав, та чи юу гэвэ? Чи тэмүүжинтэй суухыг зөвшөөрөх. Энэ чинь тун сайн хэрэг байна. Жанжинтай энэ хэрэг бүтээн өгдөв. Тэр болно. Харин чи ганцаараа явбал ийм самуун цагт таарлсан тэргүүд чамайг хорлож, охин иш нь оролдож магадгүй тул би таны хүргэж өгнө. Чи манай энэ хүрээнд байж ба. Би ихлээр тогтоог нэхэн барьж яваад дараа нь хоёулаа Чингис хаантай уулзъя. Энэ нэг сайн хэрэг гэж хаав байх вэ? Улаан ноёо жанжинт талархал элэхэл. Ноёо жанжин талархлаа. Ингэж ясрах хэрэггүй. Хэрвээ хулан хааны баг хатан болчихвол би сайд барлаг нь байх болно. Би энэ үнийг даахгүй болно. Сайхан өнөрч шүү. Сайн идэж авнаа. Муу сайн хар өмхий боолууд. Та нар хэний харьяат гэдгээ мартаа юу? Надаас нуугаад ийм сайхан мах удрах санаатай гинэ. Би арай өгчгээгүй шүү. Муусан төлгнүүд. Төлгнүүд. Өдгөнтөд. Та нар аан гэж бай. Энэ хоньны махыг болохоор нь та нар ам хүрлэггүй. Надад дээж ийн өгөөрэй. Энэ жамуу хас болоод ихнэр хүүхэд эд малаа хаяад гарсан. Гэтэл өмнөх махнаас болоод ингэж уурж байгаа гэж. Өөрөө залбин охоноос дор болчихсон байж. Бид Жадраанаас Хэрээд аймаг руу дараа нь 8 аймаг руу дутаан очсон. Одоо бас хаашаага явах гэж байгаа юм бол доо. Ястай шуурганд уруудсан хон шиг хамтсан зүгргүй явж явах шиг дайлна. Юу вэ? За хэлэх байлаа. Ийм хэцүү хаад юундаа үг хэлээ тэнээд байгаа юм дээ. Жамуухын өстөн дайсан хэн блэ? Мэдээж хэрэг Тэмүүжин шүү дээ. Тэгвэл бүгдээрээ жамуухыг баривчилж аваад Тэмүүжинд хүргээд өгье. Тэгвэл хийсэн тэнүүчлэх хэцүү хувь заяанаас аврагдана шүү дээ. Айгүй бол 100-ийн дарга 1000-ийн ноёнч болгож магадгүй. Алив зүг. Үгүй. Та нар чи яах гээд байна? Яаж байгаа чи нү? Та нар алагтаасаа айхгүй байна уу? Тэмүүжин харин чамайг л бүрүүлж алах байлгүй. Намайг тав гэж байна шүү. Аннаасаа үүдсэн залгнууд хурдан тавиадах намайг. Муусан баатууд намайг тавиадах. Монголчуудаа хурдан наашаа ирээрэй. Би жамуухыг барьж хаад байна. Хаанта.
Хаан сан. 아주 단어로 버스가. Суудаа. Хаан сан сая хааны ордон гизэл суугаад 6 хүн жин. Та нар яагаад ингэж оройтж ирдэг вэ? Эд нар 3 хоногийн өмнө аяа жинчний хүрээнд ирээд тэнд 3 хоног саатчихсан мөлий. Яадаг нэ. 나야. 제 옛날에 보러 하는 거 그런데 한우선 해리고. Тийм хаанта. 야даг 네지. 제 양으로 없을다 호든 그 끝에 байлгсан. Хаанта би Энэ наяг баривчил. Авчиваад бэлгүү тэгэл чангал толгон байцаадаг. Хэрвээ өчөөхөн төдий ясуусаа ирсэн байвал тэрийг захих нь ураан гэж мэд. Байтара. Хаан. Наяа жанин танд зөвлөшгүй үнэнч зүтгэлтэй жанжин байна лээ. Та тусыг усаар хариуж яахан болох вэ? Чи яах дараа тэрний төлөө ингэсэн санаа зовдөг юм? Та үзүүштэй хэрэг мөндөхгүй байгаа тул та гарч яахгүй юу? жаа. Чи тэгээд Би тэнгэрээс таяасан. Эцэг ихээс төрсөн ариун биеэрээ наяа жанжны гин нүгэлгүй батал сугаа. 나야. Чи ямар үл бүт хэрэг хийсэн бэ? Чихээ годог. Чи намаа уншиж үсгээ бичихгүй наашаа ямар хэрэгээр ирсэн бэлээ? Би хичээл номоо уншиж татчихсан болохоор хэрэг хэрхэн шүүдгийг үзэх гэсэн юм аа. Хараад байх юу байсан бэ? За яах. Чи хажууд өмөлдгөө харж байгаарай. За. Ная. Чи хаан эзэнт халтай ямар хэрэг өдөөснө үнэн мөнөөр нөчвөл би чиний арьс махыг зовоохгүй. Би тогтоог хүүтэн барьж ирж чадаагүйгээс өөр гин нүгэл үлдээвэ. Чи бас бие өмөрөх санаатай гинэ. Зовлогоо зулгаалах чинь дутаад байгаа бол үзүүлээд өгье л дөө. Чи хуланд яаж ёсгүй загнаснаа хурдан хэлээч. Надад хэлэх үг байхгүй. Наадгаас нанчаад өг. Байтара. Билгүүтэй хаа. Та хүнээс ингэж байж үнэн үгийг дуулна гэж үү те? Чи юу гэж тонгосоод байгаа юм бэ? Наяа. Дарагч танаас яг юу болсныг ярьчихл гээд байна шүү дээ. Бодол хуурмаг үг хэлж болохгүй. Тэгвэл таны үнэн мөн тодорч үйлдсэн гим нүгэлд чинь тохирсон яв зэм оноох болно. За илүү үннээ өч. Надад үйлсэн юм байхгүй. Харц язгуурт надад хаан эзэн жинксээ хайрлаж хүндлэхээс өөр хар санаа байхгүй. Хайр улсаас олзулсан хацаргаа охид хатар сайт мордыг хаан эзний юм гэж халдалгүй сагтдаг үлээ. Эдгүүтэй. Хаа. 나야 минь баста. чиний чин үнэн чийшин болгож төмтийн ноён бодголоо. 나야. Чи төмтийн ноён боцоход хаан эзний хишигт мөрөхгүй юм уу? 나야. 이 정말 개인도 상승만이야. 왜 피해나도 떠오르다. 나야. эзний хишигт мөргөж. Эшигт мөргөё. 나야. Үчи яахтас өгдөөд байгаа юм те. Урд яваач. Муу зайдаг чи үнэхээр хаттай байна шүү. Харахгүй өөл үншээ өргөмж хүмүүн дөө. 오당. 네 차다
Наа яг чинь суллууч гсэн шүү дээ. Та хүний гомдолч хаад сулах төдийгөр өнгөрүүлээ гэж юм. Би тэрнийг төмтийн ноён болгон өргөмжилсэн болоо гэж хэлж чинь. Та надад тэгтлээ гэж байгаа юм уу? Миний өдрийн бодол шөнийн зүйл болсон амраг өсвийн торомгор адаг нь намайг хуураагүй гэдгийг илтгэж байна. Намайг бодож явах гэдэг чинь би итгэхгүй юм шүү. Ван хантай хамт амд яваад буцах замдаа чамтай таарсан тэр чигээс хойш би чамайг мартаж чадаагүй өдий хүрсэн. Би ч гэсэн тэр үеэс хойш таныг мартаагүй шүү. Таныг тэгж айхтар цоо ширтгээр чинь нүүр хал ойргоод зүрх бүрэлээд явчихж илээ. Одоо Тунгагийн шавнарч улмал олон болсон байх ч нү. Ээж гэсэн шавар болно дээ. Хаан аваа. Хаан аваа. Уцаа. Шигээ хотог дөө хэрэг зараг шүүгтэн цэцэн зэрэг байдаг гэж дуулсан. Энэ бүхэн ээжийн сургаал ячуу дээ. Ээдэн чи номоо сайн үзэхгүй хаасайгүй гүгээд явбал чамайг шийтгэн гэж мэдэрэ. Хэн намайг номоо үзэхгүй байна гэж байна? Тэрхэм хаантаа. Энэ шавнырын дундаас шихий хотог өгөөд хоёр л хамгийн хичээл зүтгэлтэй юм шүү. Уйгур бичгийг тэд сайн сурсан. Одоо Тунгаа их чудаан бодлоо. Тэгээд энэ уйгур бичгийг яасхийгээд нэг юу чигмэр юм дээ. Хаантаа та уйгур үсгээс үлгэр аван монгол бичиг зохиож болох уу гэж асууж байна уу? Тийм ээ. Яг тэгж санаж байна. Манай Монгол агуу том улс боллоо. Өөрийн гэсэн бичиг өсөхгүй байж болохгүй ч тийм. Тэргийн тушаал, уйл цаад гаргах, хөс зэрэгэлдээ улс орон тоогон харьцахад аман захиа, зангидсан мах зэрэгээр хэдий болтол явуулъя. Хаантаа би таны санааг ойлгож байна. Ийч бас ойрдоо энэ тухай их бодсон. Монголчууд зөвхөн шүлгэлсэн хэлбэрээр цэргийн тушаал, уйл цаад, гадаад харилцаагаа амжуулаад нэрийн хол явахгүй шүү. Тийм ээ. Сун улс манхиад бичигтэй, алтан улс дөрчид бичигтэй, тангадууд төвд бичигтэй. Уйгур гэдэг жижиг улс хүртэл өөрийн бичиг үсгтэй байхад их Монгол улсын тулгар төр бичиг хэрэгэн хөтлөх Монгол бичиг үсгтэй байж дагаад болдгоо байлээ. Ийм учраас одоо Монгол үсгэн зохиох цаг болж. Татаа Тунгаа. Чи энэ ажлыг амжуулж чадах уу? Би чадна гэж бодож байна. Сайн байна. Чамд урдчлаад талархаж хай. Чи манай монголчуудын төлөө түмэн ондод уурсагдах их хэргийг бүтээх боллоо. 10 төргөн бүтээгээд энэ олон шавнартаа миний цэргийн жанжидад зааж сурах. Ран нийт монгол хүүхдүүдийг бичигтэн болгох их үйлсийг эхлүүлэгдэн. Эд зөрчил болон манхиад нар шиг бичиг үсгтэй болвол түүхэн үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг болно. Бас чи надад тэр үсгээрийн алтан тамга, эч зарлага нарын алтан гэргээ урлуулж өгөөрэй. Өөрөөр хэлбэл чи надаас алхамч олдохгүй нэ шүү. Дээрх бүхэрийг чи өдөртөн гүйцэтгэв. Танаас алхамч олдохгүй бол бидэнд хэдийдээ бичиг ном заах болж байна. Та ч гэсэн унтаж амарч чадхаа байж тээ. Алхамч холдохгүй гэдэг нь ойр шадар дотн яваарай гэсэн утгатай юм. Тэрнээс биш яалаа гэж алхамч холдохгүй хэрээтэй юм шиг явах үлээ. Тэнийг зөвлөе. Үгүй хаантаа. Таны амнаас унсан үг болгон монголчуудын хувьд засаг хууль болж байх учиртай. Тиймээс үгүй хэлсэн үг бүр тань үнэтэй байна. Хаантаа. Хаантаа минь зөв эргэж ирлээ. Хаантаа. Зөв үү? Янз нь сайхан мэдээтэй ирсэн болов та. Цайд миний оож тогтоосноор сингүүм өнгөрсөн жил 8-1 овгийн агтгчид алагдсан байна. Баатаа мэдээ байна. Тэгвэл хүчлөг алтан хучир нараа яасан? Зүбэдэ хажуун зүчтэй нар араас нь нэхэн утсан. Харин би жамуухын тухай дуулах санаатай ирсэн шүү. Тэр хаана байж юу? Би тэрнийг аваад ирсэн. Буцаад чинь би тавиад явуулчихараа гэж хэлсэн. Чи миний зарилгыг ойлгоогүй хэрэггүй. Ойлгосон. Тэрнийг би биш 6 жадран хүн бариад надад хүргэж ирсэн.
Тэрнийг барьсан нь мөнх тэнгэрийн таалал байсан юм байна. Тийм өөдгөө амтнаас түмэн олон уралгүй яах вэ? Нүгэл нүдэрээ гарчтай. Тэрнийг хороох хэрэгтэй. Тэр их сонин хүн. Зүрхэн ямар бол? Зүрх гэх юм байхгүй л үү чинь. Байгаа л да. Гэхдээ харин харав байх. Хаан эцэг минь өөрийнх нь цэцээргээр амьдаар нь чанвал таарна. Ямоохоо бол миний анд бас ачтан минь байсан удаатай. Тэдсэн байдаг ухаанараа нэгэн том аймаг захираад явчих тэнхээтэй хүн байсан. Бүгдээрээ очиж уулзъя. Чихээ утга. Хаан эцэг жамуухад ямар ял онох учиртай? Үхэх ял. Гэхдээ нанхиад болон зөрчдийн хаадууд ялтныг өршөөж хэлтрүүлэх хэрэгтэй байдаг юм шүү. Тийм болохоор жамуух үхэхгүй ч хөөж магадгүй. Шал дэмим ярих гэж. Үхэхгүй гэвэл амьд үлдээн гэсэн үг үү? Би уг нь ойлгомжтой хэлсэн юмсан. За, хичээлээ эцгээе. За, тэгье. За тэгье. За нэрээ хичээлдээ орцгоё. Аян хааны ордон үнэхээр сүрлэг юм гэж шорон хүртэл лут байгуулсан байна шүү. Хэрвээ таргуудаа ийм шоронтой байсан бол би 16 тайдан ертөнцийн мөнх усыг үзэх байсан биз. Хаата жамуухыг бид барьсан. Гэтэл энэ зэв жанжин чинь бидний шагнах нь ойдгоо энд харчихлаа шүү дээ. Эд яасан хэрэг вэ? Ар хэрэг хатар нугсыг барьж юм дүү. Харц бол хан эзэнтэй халддаг үлээ. Ийм байдлаар эвдэрч яахан болох үлээ гэд би эднийг хорчихсан юм. Би зэвийн санааг дэмжиж байна. Бор хөлөө борлог нугсыг барих болов. Боо зарц богд эзэндээ босч халдав. Ийм хүмүүс бидэнд ч гэсэн үнэнч байж чадна гэж юу? Зүйтэй. Эднийг гаргаад завчиж орш. Бидний хэлстүүлж байна. Хаантаа бидний хэлстүүлж байна шүү дээ. Хаантаа. Би яагаад та нарыг хөнөөх гэж байгаагийн учрыг ойлгож байна уу? Яагаад гэвэл та нар миний 3 удаа журмаар баригдсан андыг надад барьж авчихсан болохоор тэр. Бартга. Хурдан гар. Хурдан гараач. Андам. Алло. Уугаарай. Бид хоёр ч 3 жил уулзаагүй юм байна шүү дээ. Эм болохоор би өөрийн тогтоосон цэрийг эвдэж өнөөдөр нэг сайхан согтож унтлаа. Ой. Чи арай ташаарч байна. 3 жил 4 сар хагас гэж. Хоргондоо. Хорин жилийн өмнө чи бид хоёр хаяа дэрлэн нутгалж байгаад чи гинтхэн хэл чимээгүй нүгэд явчихсан. Тийм хэрэг боллоо. Боцоо. Тэгэхэд чамайг шийдэх ёстой байсан уу? Үгүй. Яагаад тэр? Чи өөрөө учир битүүгээр намайг түнжсэн шүү дээ. Намайг ядуу зөдөөгээд хамт нутгалхаасаа цааргалаа үстэй. Тийм үгүй юу? Чи тэгээд намайг учир битүүгээр түнжсэн гэж бодсон хэрэг үү? Битүүгээр түншээ зогсоогүй бас эмзэг бодол тэгээд байсан чинь би мэднэ. Ямар бодол гэж? Би болохоор алтан ургийн хүн, харин чи харь цустай гэдэг эмзэг бодол. Тэгэхээр Монголын хаан болж чадахгүй гэж айсан байх. Тийм үү? Чи бүгдийг мэдэж байжээ. Тэгвэл чамайг нэг доргондоо. За тэгвэл хоёулаа нэг тогтоочих юм. За. Уугаарай. Сархад дуусчихжээ. Дахиад нэг дэвэр сархад аваад ир. Хүн байж байгаа юм. Эзэн хаан хүн юм байсан юм бэ?
Харин чи өөрийгөө хараач. Өөр хан хүн чинь ингэж явдаггүй лөө. Хоёулаа хүүхдэрээ байсан бол хичнээн сайхан байх байсан. Эдгээр бага насндаа хоёулаа уран таанд барилцсан. Чи хардаа чамтай солидсон зээрийн шагаан одоо хотол хадгал сар явдаг юм шүү дээ. Би ч гэсэн чиний зөрүүлж өгсөн шагааг хадгал сар явдаг. Би ч гэсэн чиний зөрүүлж өгсөн шагааг хадгал сар явдаг. Мэрэгдийг халдан бүртийг чинь эргүүлэн авчирч хаад хамтдаа нутаглан үл шингэх эдээ бэлтчих. Үл мартах үг хэлэлцэн нэг хүнжил нөмөрч нэг санаа бодолтой явсан. Ястал нэг дэрэгний хоёр хүрдэнд хамт явсан ба. Даанч бидний зам мөр салсан шүү дээ. Одоо хоёулаа ойртон нөхөрлөж болох шүү. Өсөх бага насндаа өргөсөн тангарагаас амтсандаа ухаан дамттайгаа уулзахаас ухран зовж явлаа. Үгүй. Найман улсын таян хааныг үгээр өхөөж амаар айлгаж альва байдлыг мэдэгдэн ач тусаан хөргсөн босуу андам. Тэр бол элэг нэгтний зүүн совингийн нэрхээр тэгсэн бол. Хамт хоёул нээж арилсан найрамдаж умарцсан санууж унтснаас ирэж явъя. Өнөө болоход чи өрөөсөн арал болоод өөр санаа агуулахгүй. Тэм Нөхцөх цагт нөхцсөн үе бий. Тэмүж чи өдгөө түмэн улсыг төвшин болгож харь улсыг хамтдхан захирч хамгийн эзэлсэн хаан болоход дэлхий дахин бэлэн байхад дэмий надаар юу хийв? Намайг цаазалсан. Сайн андын. Чи бодоод үзэлт. Хэрвээ намайг үлдээх аваас харанхуй шөнийн зүүд болж гэгээн өдрийн гэмтэн болж хаан амт чамайг зовоох. Ингрийн чин бөөс игмний чин өргөс болох үз би. Чи их хэргийг бүтээх гэж байгаа ирэх. Ийм хүн шиг эргэлзэж битгий тэмэлцэх. Хэрвээ би чиний оронд байсан бол яах байсныг чи мэдмээр байна уу? Би огтхон ч эргэлзэхгүй чамайг алж ярих байсан. Чи намайг үнэхээр л өрөвдөж байгаа бол шууд хөнөөж гисэн юм дээр. Тэг. Удаан надаас ганц дэвэр сарахад харамлаад байгаа хэрэг үү дээ.
Би уг нь Тэмүүжнээс өмнө чамтай танд байсан биш билүү? За амд минь. Миний гим нүглийг тоочоод байна да. Чи учир шалтгаангүй 13 жигүүрийн байлдааныг өдрөж 75 онд Чонсовгийн залуусыг амьд харан чанаж байсан. Бас 12 овгийн их хүчийг зохион байгуулж Таал нутагт цусан зам татуулсан олон байлдааныг үүсгэсэн. Амд минь одоо айд. Би энэ бүхнийг сонсохоор үгсэн хонч үйлдсэн нүгэл маань дуусамгүй санагдаж байна. Чамд тэгээд өөр ямар хүсэлт байна вэ? Хүний сүнс цусандаа байдаг гэж хүмүүс хэлцдэг тул цус гаргахгүй хөлхийг л хүсэж байна да. Амд минь. Чи намайг өөрийн биеэр үтэн гаргав. Чи Таал нутгаар алдран дурсгсан баатрыг байсан болохоор би өөрийн биеэр үтэн гаргалгүй яах вэ? Амд минь сайн яваарай та. Хаантан. Шайдвчтэй Би ятарлаа. Хаантан. Таны дүү хачун алж дайсныг мөрдөн явах зур алтан намаа алдсан байна. Чи юу гэнэ? Хачун алж өөд үлчээ. Би дөрвөн дууган дагуулж ирээд одоо гурван дүүтэй харих болжээ. Хаажаа хэрэг явдал юм болчихсон юм чинь. Та дүндөө жавсны хэрэггүй. Танд хийх явдал олон байна шүү. Тан хочир нарыг барьж ирсэн. Тантай уулзна гэд билгүүтэйгээ хэлүүллээ. Та уулзах уу? Уулзахгүй. Амийн хэлтрүүд үлдээд хаан таны боол зарцуулахад бэлэн гинэ. Хаантай?
тэднийг хэлтрүүлээч. Ийм их гэмн үгэл өгдөгчээд дараа нь яаж амиг хойж байна. Эднийг алтан нурууны тэнмэл чөтгөр болгосон. Зогсоорой. Чи ахыгаа үнэхээр хороох гэж юу? Чи амьд үлдэх санаатай байна уу? Би чиний авах чинь шүү дээ. Аав гэнэ? Цагаат авь хоёрын хооронд хов хутхан алцуулах гэж байхдаа авгах гэдгийг та санаж байсан уу? Тэмүүдэн авгах чинь харун алхтаа авгах гэдгийг сансан гэж юу? Хаан эцгийн өшсөн дайсантай хамсан бидний үнсэн товрог болохоор удаарн дайрч байхдаа одоо хэлж байгаа үгээ сансан гэж юу? Өнөөдөр би аяар чин цусан өшөөгөн авуулна. Байжараа. Ная жанжаан. Өвөг дээцийнхээ нэрийг бодож энэ хоёрыг ямуух шиг цаадсан хороохон гэж хаан эзэн тушаалаа. Ная жанжаан. Эдний самтны үдтэй. Ялаг өстөх. Orga